За сайн байцгаана өрхөн мөндөд үзэгчтэй. Тэгээд өнөөдөр бид нэр та бүхэнтэй бас нэг хүмүүсийн маш их ярьдаг сэдвээр ярих гэж бодлоо. Энэ бол юу вэ гэхээр популизм гэдэг сэдв. Тэгээд яагаад энэ сэдвийг сонгож авах болсон юм бэ гэхээр ер нь л одоо телевиз, радио ер нь хаа сайгуул популист улс төрчид тэгэл маш их ярьдаг. А гэхдээ яг энэ үг яг цаана яг ямар утга учиртай юм, яагаад энэ үгийг ингэж хэрэглээд идэм бэ гэдэг талаар бас хүмүүс бас төдийлөн сайн ойлголтгүй юм шиг санагдаад. Тэгээд бас манай хоёр залуу тэгээд бид нэр ерөнхийдөө энэ яг популизм гэж яг юуг хэлээд байгаа юм бэ гэдгийг бас хүмүүс дэлгэрэнгүй тайлбарлаж өгөө гэсэн үгнээс те өөрсдийнхоороо энэ талаар ярих гэж бодлоо те. За тэгээд би зүгээр хамгийн анхны асуултыг зүгээр тавья гэж бодож байна л да. Ер нь популизм гэж яг юуг хэлээд байгаа юм? Анх бол популизм гарч ирэхдээ бол 1870-аад оны үед бол ургацын хямралын үеэс эхэлж гарч ирсэн. Тэгээд тэрнээс Америкт бол People's Party буюу ард түмний нам гэдэг нам байгуулагдаж улс төрийн яг энэ улс төрт хэрэглэгдэх энэ популизм гэдэг нэр томьёо бол хэрэглэгдэх болсон. Тэгээд популистууд бол ихэвчлэн түрүүн Амантайгийн яг хэлжсэн олон нийт буюу олонх яг юу хүсэж байна, ард түмэн яг юу хүсэж байна, тэрэн дээр тодорхой хэмжээгээр яг дайсагналыг бий болгож идэг. Хамгийн их популизмыг хэрэглэж гарч ирсэн улс төрч жишээлбэл Гитлер байна. Гитлер бол дэлхийн 2 дугаар дайны үед бол арийн үндэстнүүдийн эсрэг ерөвчүүдийг тавьж эхэлсэн. Өөрөөр хэлбэл популизм бол тодорхой хэмжээгээр улс төрийн арга технологи түүнээс биш янз янзын тодорхойлтууд байна л та. Популизм бол улс төрийн идеологи гэж үзэж байна, улс төрийн үзэл суртал гэж үзэж байна. Үүнээсээ илүүтэй надад бол хамгийн илүү ойлгож байгаа зүйл бол энэ бол аливаа нэгэн хүн эрх мэдэлд хүрэхийн тулд олонхын санаа зорилгыг ашиглаад тэдний яг олонхын тэр эмзэглэж байгаа эмзэглэл эргэлзээ горилго дээр тулгуурлаж эрх мэдэлд хүрэх гэсэн л энэ улс төрийн арга хэрэгсэл юм болоо гэж ойлгогддог. Энэ ч утгаараа бол популизм бол дэлхийн аль ч түүхэн дээр илүү хэрэглэгдчихсэн. Одоо ч гэсэндээ популизм бол хаасаагүй байгаа. Ялангуяа Муссолини, Гитлер гэх мэтчлэн энэ дарангуйлт нийгэм одоо Фидель Кастрогийн жишээ бол хамгийн том жишээ. Дарангуйлт нийгэмд тэр эрх мэдэлд хүрэх гол арга хэрэгсэл нь болж эхэлсэн. Ийм ойлголт юм болов. Надад нэг асуулт байна. Ер нь популизм хаана их хүчтэй байгаад идэм бэ те? Сая ярьлаа шүү дээ те. Дарангуул нийгмийн тогтолцоонуудад байна гэдэг те. Одоо ямар газар популистууд илүү хүчтэй байдгийг тэр талаар бас судлаачдын одоо үзэж байгаагаар бол популизм үүсэх ер нь 3 нөхцөл байдаг гэж үздэг. Нэгдүгüүрт нь болохоор нийгэм эдийн засгийн ямар нэг хямрал хүндрэл тохиолдсон үед бол популизм их хүчтэй гарч ирдэг. Хоёрдугаарт нь бол тухайн нийгмийн тогтолцооны гажуудал ялангуяа одоо ардчилсан тогтолцооны гажуудлаас болж одоо популизм бий болох нэг одоо нөхцөл бүрэлдэг. Дээрээс нь популизмын үүсэх гол нөхцөл бас нэг гол ерөөсөө зайлшгүй нөхцөл бол энэ яруу илтгэдэг уран сайхан ярьдаг тийм чадвартай улс төрчд улс төрийн зүтгэлтнүүд ард түмэн нь бол нэлээд тийм сэтгэл хөдлөлтөөр суурилсан тий. Одоо альва зүйлийг оюун ухаанаараа ботхосоо илүүгээр нөгөө нэг гой сайхан үг тий. Одоо эх орон одоо юу гэдгийг тий. Эсвэл бол одоо ард түмэн ингээл цээжээ балдаг тий. Яг тиймэрхүү нөхцөлд илүү сэтгэл хөдлөлтөөр суурилсан байдалтай тийм одоо мастер гэх юм уу. Тэрэн дээр илүү популизм илүү хүчтэй байд юм шиг санагдаад байна. Тэгээд бас хаана илүү популизм хүчмуутай байна вэ гэхэлэр илүү ард иргэд нь өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болоо те нэлээд тийм индепендент болсон те. Тэгээд дээрээс нь ерөнхийдөө аливаа зүйл нэг тийм сэтгэл хөдлөлөөр ихээсээ илүү одоо өөрийн оюун ухаанаар тэр рационал дүгнэлтээр илүү асуудалд хандж байгаа тэр газар ерөнхийдөө популизм бас нэлээд тийм хүч султай байгаад байна уу гэж харагдаад байгаа байхгүй. Арчлалт хөгжөөгүй улс орнуудад ер нь популизм нэлээд амгаалах шинжтэй байдаг гэсэн бас нэг тийм ойлголтууд байж байгаа. Ер нь бол масс аливаа нэгэн төрийн ч гэдэг юм уу аливаа нэгэн шийдвэр дээр эмзэглэж явдаг. Ялангуяа ямар үед эмзэглэдэг вэ гэхээр эдийн засгийн хямрал эсвэл бол иргэд болгон ямарваа нэгэн байдлаас хямрал үүсэж байгаа. Тэр хямрал дээр тулгуурлаж л энэ хямралаас би маш хурдан гарах арга замыг та бүхэнд хэлж өгье. Энэ хямралаас бид гарч чадна ч гэдэг юм уу. Ерөнхийдөө популизм бол хямрал бий болгонгот тэр хямралыг
өөр нэг хэсэг бүлэг хүмүүстэй дайсагналыг бий болгоод тэр дайсагналаар тулгуурлаж иргэдийн тэр горилго найдвар итгэлийг өөр дээрээ аваад тэрэн дээрээс үндэслээд улс төрд орох тэр алхмуудыг хийж идэг. Ийм учраас популизм бол арчилсан бус иргэдэн нөгөө мэдээлэл багтай тэр хэсэг дээр илүү их нөгөө популизмуудыг хийж эхэлдэг л дээ. Ялангуяа ингээнээр хараад үзэхээр зүгээр энэ бол миний бодол. Ядуу буруу улс орнуудад мөн талаасаа ядуу одоо хот байлаа гэж бодоход ядуу хэсгээр ч гэдэг мэдээлэл аль болох баг хүрдэх хэсгээр популистууд илүү их тоглолтуудыг хийж идэг. Танаа энэ гудамд чинь ийм зүйл болохгүй байна. Тэр гудамд болохгүй байгаа асуудлыг энэ популист улс төрч аль хэдийнэ мэдээд тэгээд түүнийг ин судлаад одоо бол танаа гудамд тог байхгүй байна. Би та бүхэнд тогийг нь авчирч өгье. Би та бүхэнд гээд уран яруу ямар ч логикгүй зүйлээр популист амлалт өгөөд тэгээд тэрүүгээрээ тэр хүмүүсийн итгэлийг олж авч хэрэгжүүлдэг юм болов уу гэж хараад байна. Тэгэд чиний яриан дээрээс бас нэг юм санаанд орлоо. Бас нэг популистуудын хэрэгэлдэг бас нэг чухал юм болохоор яг нэг тийм одоо слоган гэж ярддаг те нэг маш амархан ингээд мөр холбосон. Тэгээ хүний сэтгэл хөдлөхөөр тэр үгнүүдийг маш их ашигладаг те. Зүгээр нэг айгүй сайн жишээ гэх юм бол одоо социализмын үед маш их хэрэгэлдэг шүү дээ. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө ч гэдэг юм уу те. Иймэрхүү нөгөө ураа үгнүүдийг маш одоо жишээлбэл эвтэй бол хүчтэй ч гэдэг юм уу те. Иймэрхүү үгнүүдээр хүмүүсийн сэтгэлийг хөдлөх маягаар ингэж гарч ирдэг юм болов. Популистууд болохоор яг улс төр хийхдээ бол олон нийтэд их энгийн ойлгомжтой тийм санааг илэрхийлэх гэж голдуу зорддог. Тийм учраас нийгмийн нарийн ширийн асуудлуудыг дэлгэрэнгүй тайлбарлаж яаж шийдвэрлэх арга замыг ерөөсөө маш тийм ерөнхий нийтлэг олон түмэнд ойлгохоор тийм юм яриад тэгээд түүнийг ард түмэнд одоо хүргэдэг. Ард түмэнд тэрийг нь их амархан хүлээж авдаг. Тийм учраас популистуудын хэлсэн санаанууд бол олон нийт их ойлгомжтой хүлээн зөвшөөрөхгүй санагддаг. Тийм учраас тэдгээрийн бас нэг одоо гол арга хэрэгсэл бол тийм энгийн ойлгомжтой юм их ярьдаг. Өөрөөр ерөнхий бүрэнхий юм их ярьдаг гэсэн. Популизм гэж юу вэ? Түүний гол шинжүүд. Судлаачдын үзэж буйгаар популизмд 3 үндсэн шинж байдаг. Үүнд нэгдүгээрт ард түмэн. Ард түмэн бол үнэлэмжийн шатлалын хамгийн дээр нь байдаг. Өөрсдийгөө ард түмний нэг хэсэг төлөөлөл мэдрүүлэх ба ард түмнийг баруун зүүнээр нь ялгаж салгадаггүй нэгдмэл нэг цул мэтээр авч үздэг. Ард түмний эсрэг тодорхой хэсэг бүлэг хүмүүсийг ялган авч үзээд элитүүд, эрх мэдэлтнүүд, олигархууд гэх мэт тэднийг дайсан болгож эрх мэдлийг хэтрүүлэн ашиглаж ард түмнийг хуурч мэхэлсэн, хуурмаг амлалт өгсөн авилгын үүр болж байна гэж тунхагладаг. Одоо энэ ард түмний төлөөлөл бол бид шүү. Бид нар одоо энэ элитүүдийг эрх мэдэлтнүүднийг унгаад тэгээд бид нар та нарт одоо юу гэдэг хүссэн зүйлийг чинь сайн сайхан зүйлийг чинь авчирна гэдэг тийм идеологи одоо байнга яваад байдаг популистуудын цаана. Маш их ард түмэн гэдэг үгийг хэрэглэдэг те популистууд. Тэгээд одоо дахиад энэ чинээс яг ард түмэн гэж яг юуг хэлээд байгаа юм бэ гэдэг дээр ард түмэн ингэж үзэж байна гэдээ ингээд телевизээр ярьж байгаад яг үнэндээ би тэгж үзээгүй байдаг ч юм уу те. Яг тийм ард түмэн гэдэг чинь өөрөө нэлийн тийм хийсвэр ойлголт байдаг. Тэр хийсвэр ойлголтуудыг гаргаад тэгээд ард түмэн гэж ярихлаар хүн автоматар юу гэж ойлгодог вэ? Би гэж ойлгоод идэг. Тэ? Тэгэхээр тэрэн дээр нь бас ингэж тоглолт хийдэг юм болов уу гэж бодод. Тийм хийсвэр ойлголтон дээр гэдэг юм уу? Тэгэхээр энэ ард түмэн гэдэг ойлголт бол их маш одоо хоёрдмол утгатай. Улс төрийн хувьд шинжлэх ухааныхаа үүднээс ч гэсэн их хоёрдмол утгатай. Олон янзаар тодорхойлж болох үз. Эсвэл ерөөсөө тодорхойлж болохооргүй тийм одоо маш ерөнхий ойлголт. Яг тэгэхээр ард түмэн гэж ярихлаар хүмүүст бол шууд ингээд ойлгоход хэлэхэд бол ойлгомжтой. Гэхдээ яг чухам юу юм ард түмний цаанд чухам юу байгаа юм бэ гэхэлэр асуудал гараад ирдэг. Өөрөөр хэлбэл ард түмэн гэхлээр бүх Монгол улсын иргэд юм. Эсвэл тухайн улс орны иргэд юм уу гэхлээр бас биш. Өөрөөр тэр хүн бол Монгол улсын эсвэл тодорхой нэг улсын бүх иргэдийг бүрэн гүйц төлөөлж чадахгүй юу гэдэг асуудал. Олон хийх ч юм уу, цөөх хийх ч юм уу. Тэгвэл эн чинь бас ард түмэн гэхлээр бас өрөөсгөл болчихно. Эсвэл тодорхой нэг соёлын нэгдэл юм уу? Эсвэл одоо юу гэдэг яс үндэс одоо арьснуудын өөр нэг арьснуудын нэгдэл хил соёлоороо нэгдсэн тийм одоо нийтлэг одоо шинжээрээ нэгдсэн тийм нэгдэл юм уу гэж хэлэхээр бас биш. Яг гэвэл яс одоо арьс үндсээрээ нэгдсэн одоо тийм хүмүүсийн одоо хамтлаг гэх юм бол тэр чинь бүр нөгөө нацизм, расизм болоо явчихна. Тэгэхээр энд ард түмэн гэхлээр нөгөө расист үзэл бас харайхан биш болчиход байна. Тийм учраас энэ ард түмэн гэдэг ойлголт бол өөрөө бол их одоо юу гэдэг олон янзын утгатай. Тэгээ энэ одоо
ойлголтын тодорхойгүй байдал нь өөрөө популистуудын шинжийг шууд хэлж идэг. Яг юу юм бэ гэдгийг нь хэлж болтоггүй айгуу сайн. Тийм шинжтэй гэж хэлж байна. Тийм мөнхийн үзэгдэл бол биш. Тодорхой нэг үйл явц болоод эрх мэдэлд хүрснийхаа дараа тухайн тэр популист арга хэрэгжилж чадхаа болдог. Яг тэгвэл өөрөө тэр нөгөө эрх мэдэлтэнд болчихсон байдаг. Тэгэхээр бас нэг өөр популист гарч ирдэг. Дараагийн популистууд гарч ирдэг. Тэгээ түрүүн яриад байгаа энэ арт түмэн гэдэг энэ ойлголтыг өөрсдөө авч үзээд арт түмэн ерөөсөө ярьдаг зүйл нь тэр. Арт түмэн ингэж хүсэж байна. Арт түмэн ийм зүйлийг хүсээд байна. Яг популист хүн яг өөрөөгөө юу гэж боддог вэ гэхээр би бол арт түмний хүү. Би бол арт түмний баатар гэж боддог. Та нарын нэг хэсэг нь. Тэгэд альч уулзалтан дээр очсон хин нэгэн хэсэг бүлгийн хүмүүс рүү дайцчих юм бол дайцгах юм бол тэр иргэдийнх нь арт түмний тал зогсно. Тэр зүв байна уу, буруу байна уу гэдэг нь популист хүнд тийм чухал биш. Жишээлбэл их хурлын нэг гишүүн байлаа гэж бодъё. Уулзалтаар явж илаа гэж бодъё. Гэтэл тэнд нэг гудамд одоо нэг асуудал болохоо байлаа гэж бодъё. Тэр нь засаг даргын шийдвэрлээгүй асуудалч байна уу? Эсвэл бол хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлээгүй их хурлын гишүүнийх нь өөрсдийнх нь буруу байлаа гэж бодоход тэрийг хүлээмжшүүлсэн байна уу, хүлээмжшүүлэхгүй байна уу? Тэр нь хамаагүй тухайн цаг үедээ л иргэдэд таалагдахын тулд иргэдийн талд ордог. Би над асуудлыг шийдвэрлэж өгнө. Би бол чадна. Би бол та нарын төлөөл, би бол арт түмний төлөөлөл гэж үздэг. Тэгээ ийм л үйл явцуудыг л хэлээд байгаа юм л да. Нэг талаасаа улс төрийн идеологи, нөгөө талаасаа улс төрийн хөдөлгөөн, улс төрийн арга технологиг л популизм гэж хэлдэг. Бас нэг зүйлийг нэлээд тийм тодтогч ярмаар байна л да. Тэр нь юу вэ гэхээр нөгөө нэг дайсан гэж яриад байгаа шүү дээ. Ерөнхийдөө ингээд түүхийн турш хараад байхад одоо жишээлбэл социализмын үед популистуудын хувьд хэн дайсан байсан бэ гэхээр одоо капиталист орнууд ч гэдэг юм уу те Америкууд ч гэдэг юм. Одоо бид нар баг багтаа хүртэл ийм нэгнийгээ тэгж аимхаа Америкийн шонхор мохор гэж нэгнийгээ одоо хараад юу яддаг ч гэсэн юм те. Эсвэл одоо яг нацист Германы үед еврейнэр те бидний те цэвэр цусны эсрэг бол энэ еврейнэр одоо ингээд маш одоо хүнд хэрцгий зүйлийг хийж гэдэг юм уу те. Иймэрхүү байдлаар энэ дайсныг маш овжноор ингэж гаргаж ирдэг те. Тэгээ тэр дайсан нь хамгийн гол нь нэг юм нь тэр арт түмний яг дайсан гэж боддог юмыг улам илүү тодор тэгээ тэрийг бүр баг ийм шинжлэх ухааны үндэстэй юм шигээр ингэж гаргаж ирээд одоо жишээлбэл Монголд бол бүр нэг хэсэг бүр ийм давлгаа үүслэн шүү дээ одоо юу гэдэг юм гадны одоо уул уурхайн одоо юу гэдгийг тий гадны гар хөлөөс уул уурхайн хүмүүс одоо Монголд орж ирээд одоо уул уурхайг юм авах гэж гэсэн ийм юугаар нэг хэсэг бол ийм популизм бол маш тэгсэн чи яг ясам дээр юу болсон бэ гэхээр нөгөө хүмүүс нь яваад өгсөн тий нөгөө хүмүүс нь яваад тэгээд сүүлдээ нөгөө одоо уул уурхайг хамгаалах гэдсэн хүмүүс нь өөрсдөө эрх мэдэл дээр очичдаг ч юм уу тий иймэрхүү байдалтай ийм жишээнүүд аягүй их гарч ирдэг тий популистууд болохоор энэ нийгмийн эдийн засгийн хямралыг одоо маш их овжноор ашигладаг. Бид нар энэ одоо асуудлыг чинь шийдэж чадсан шүү. Бид бол одоо энэ асуудлыг ганц шийдэж чаддаг ганц хүмүүс нь шүү гэдэг байдлаар өөртөө илэрхийлж гарч ирдэг. Яг ямар аргаар гэдэг юм тий. Тэгээд өөрөөр хэлбэл яг тийм тодорхой програм бол ерөөсө гаргаж ирдэг. Гол нь тэдэрт юу чухал вэ гэхээр олон нийтэд бид нар бол та нар яг аврагч юу гэдгийг бол их үнэмшилтэйгээр итгүүлж чаддаг. Тийм учраас шинэ эдийн засгийн хүндрэлтэй асуудал гэдэг нь юу байж болох вэ гэхээр шинэ баян ядуугийн зааг одоо эрс ялгаа гарч ирд. Эндээс гарч ирэл буруутнууд нь одоо энэ хөрөнгөтнүүд одоо төрөөс гарсан төр бомтнууд тэгээ эдрийн эсрэг бол бид нар одоо хүчтэй тэмцэх болно. Тэргээл хүчтэй гарч эсвэл зүгээр бас байгалийн одоо ямар нэг гам шиг байж болно. Өсөглөн гэдэг ч юм уу те үер одоо газар хөдлөлт гэдэг ч юм. Иймэрхүү нөхцөл байдалд эдийн засаг нийгэм өөрөө хямраад эхэлдэг учраас бид нар одоо энэ одоо сэргэлтийг бол маш их хурдан авчирна. Тийм учраас бидний одоо энэ хөтөлбөр хүрээнд одоо итгэх юм бол бид нар та нарт одоо юу гэдэг авралыг авчирна гэдэг чинь. Үүнээс гадна тухайн улс орны мөнх хотын алт руу ярьсан те хөгжлөөс бас их шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл хөгжиж буй улс орнууд бол энэ популистуудад илүү их итгэх хандлага байдаг. Хөгжингүй орнууд болохоор арай хүмүүс бие даасан одоо эдийн засгийн хувьд бол улс төрийн хувьд бол бие даасан хараа тус байдаг учраас бас тэр болгон итгээд байдаг. Ардчлалын өөрийнх нь бас бүтцээс их зүйл шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл ардчлал бол өөрөө одоо юу гэдэг эрх мэдлийг нэг газар төвлөрүүлдэггүй шүү дээ. Ардчлал бол одоо эрх мэдлийг янз бүрийн газарт одоо тэгш хуваарлж өгдөг.
Тэгснээрээ яадаг вэ гэхээр хэн яг ямар шийдвэр гараад байгаа, тэрний хариуцлагыг яг хэн хүлээгээд байгаа юм бэ гэдгийг нь бол тодорхойлоход айгүй хэцүү байдаг. Өөрөөр хэлбэл ардчилчин өөрөө ийм эрх мэдэлтэй жижиг эрх мэдэлтэй хүмүүсийн одоо зөв уялдаа холбоо баг. Тэрэн дээр нь одоо юу гэдэг популистууд тоглоод хин нэгнийг одоо буруутгах их боломж гарч ирдэг. Өөрөөр хин нэгэн хариуцлага хүлээж байгаа хүн хинч байхгүй учраас энэ одоо энэ асуудал чинь ингээд ийм юу гэдэг хүнд нөхцөл одоо тодорхойгүй нөхцөл байдал үүсгээд байна. Тийм учраас юу гэдэг хариуцлагыг бий болгоё те. Хариуцлага алдагдаад байна гэдэг ч юм уу те. Ардчлалын өөрийнх нь ийм жоохон дутагдaltaй талыг нь ашиглаад их гарч ирэх боломжтой бол. Ардчилчин өөрөө нэг олонхын засаглал шүү дээ ер нь бол тий. Тэгэд олонхын засаглалтай байдаг учраас бас яг энэ тохиолдолд нөгөө популистууд бас хүч авах тий, эрх мэдэл авах бас боломж өнөртэй. Яг л тэр олон гол ихэнхдээ сэтгэл хөдлөлтөөр тулгуурлаа шийдвэр гаргачих гээд идэг шүү дээ ер нь амьдрал дээр хамгийн их орон ард түмэн гээл ингээл ярьж исэн хүмүүс одоо ингээд эргээд харах юм бол бүгдээрээ л эрх мэдэлтэй болцсон байдаг тий. Бүгдээрээ парламентын гишүүн болцсон. Одоо би хизээч парламентын гишүүн болохгүй гэдээ яриад явж исэн хүртэл гишүүн болцсон байж идэг ч юм уу тий. Яг иймэрхүү байдлаар хамгийн их орон ард түмэн гэж ярина. Тэгсэн мөртлөө хамгийн түрүүнд ч юм уу тий эрх мэдэлтээр очиод суудсан байдаг. Тийм юм байдгийм болоо гэж хараад байна тий. Иргэд бол төлөөллийн зарчмаар энэ өөрсдийнхөө эрх хэрэгчлөө хэрэгжүүлдэг учраас цаг хугацаа өнгөрөх тусам энэ нөгөө төлөөлөгчд болон сонгогчдын хоорондын одоо зааг ялгаа их гарч ирдэг. Өөрөөр хэлбэл нэг тэнцээ ингээд сонгогчоод гарчаад юу ч хийдэггүй одоо юу гэдгийг улсын их хурлын гишүүн болчоод байгаль идэг. Гэтэл нөгөө ард түмнийх нь амьдрал сайжирдгүү гэдэг чим. Тэр одоо сонгогч болон төлөөлөгч хоёрын заагийг ашиглаад нөгөө популистууд бид нар бол та нарын шууд төлөөлөгч. Та нарын би одоо нэг хэсэг учраас бид бол та нарыг шууд төлөөлж чаднаа. Гэт ингээд ардчлалын төлөөллийн зарчмыг бол их овжин ашиглаад одоо юу гэдэг эрх мэдэл гарах гэж оролдог. Хамгийн гол нь энэ эрх мэдэлд гарч ирснийхаа дараа нөгөө институцийнхаа зохион байгуулалтад ороод зайлшгүй нөгөө хууль дүрм журамдаа баригдах, захирагдах шаардлагатай тэр дүрмийнхаа дагуу одоо энэ эрх мэдлийг хэрэгжүүлэх шаардлагатай болдог учраас нөгөө их сайхан амбицтай уран сайхан яруу ярьж гарч ирсэн тэр зүйлүүдээ тэр болгон одоо хэрэгжүүлж чаддаггүй нөгөө нэр хүнд нь буцаагаад унаад ирдэг. Тийм учраас одоо юу гэдэг популизм бол ерөнхийдөө тийм урт настай биш байдаг хандлага ажиглагдаад байдаг гэсэн. Тодорхой яг хямрал болохоор гарч ирчээд тухайн тэр хямралыг далиндуулаад улс төрд очингуудаа эрх мэдэлтэй хөрөнгөтэй эргээд нөгөө яг институцийн дүрм журам хэрэгжээд эхлэхээр тэр нөгөө бодлого яриад эхлэхээр яг тэгвэл популистууд ч өөрийнхөө ямар нэгэн арга зам илэрхийлдэггүй зөвхөн ард түмний эрх ашиг гэж цээжээд илдээд тэгээд очиод үзэхээр нөгөө яг бодлого дээр очиод чаддгүй. Өөрийн яг тэгвэл өөрийн гэсэн үнэт зүйл тодорхой арга зам байхгүй. Тэгээд чадахгүй болоод ирэнгүүтээ дахиад нөгөө нэр хүнд нь унаад ирэнгүүт дахиад популизм хийж эхэлдэг. Төр засаг руу дайрдаг. Өөрөөр хэлбэл популизмд хамгийн илэрхий гаргадаг зүйл бол засгийн газар ямар нэгэн мөрийн хөтөлбөрийг гаргаж л тараа. Тэр мөрийн хөтөлбөр 4 жилдээ зарим нь хэрэгжээд зарим нь хэрэгжихгүй байж тараа. Хэрэгжиж байгаа дээр нь популистууд тоглолт хийдэггүй. Гол тоглолт нь юун дээр хэрэгжихгүй байгаа зүйлүүд дээр нь хэрэгэлдэг. Энэ амлалтаа биелүүлэхгүй, энэ амлалтыг нэхий, энэ амлалтын төлөө бид нар явна, энэ амлалтыг бид нар хэрэгжүүлэхийн төлөө бид нар та нарын өмнөөс шаардна гэд амар уран яруу эмоцтой өндөр дуугаар илэрхийлж явдаг. Ер нь бол популистууд дандаа одоо илтгэх урлагийн үднэс body language хэрэглээл амар ховсгол шинжтэй, амар ихтгэлтэй, ихтгэл дүүрэн хурц үгтэй, яриатай тиймэрхүү байж байгаа. Тийм шүлэглээл. Түрүүний нөгөө нэг гол нэг арга хэрэгслүүд нь тэр штэ. Тогтсон ийм хэв заншил байж байгаа. Жишээлбэл суугаад ярьдаг ч гэдэг юм уу те. Энэ хэв заншлыг эвддэг. Яагаад эвдэж байгаа вэ гэхээр ард түмэн тодорхой хэв заншлаас тодорхой хэмжээний хугацаан дээр уудаж эхэлдэг. Тэр зүйлийг нь ашиглаад популистууд арга хэмжээг арга замаа болгож авч явдаг. Одоо босоод ярьдаг ч юм уу тийм үг хэлэхдээ дандаа босч ярьдаг ч юм. Босоод ярьдаг газар бол суугаад ярьдаг ч юм. Яг тодорхой хэмжээний тогтсон хөвчлээс дандаа зайгаа барьж эхэлж байдаг. Популизмыг нэг талаас бас тухайн улс орны улс төрийн хөгжлийн тийм хэмжүүр бас болгож харж болох гэдэг. Өөрөөр хэлбэл хэр их популизмтай байна. Хэр их популизмд одоо юу гэдэг автагдж ийн гэдгээр нь нөгөө улс төрийн тогтолцоо нь хэр одоо цэвэр тунгалаг байна, шудраг байна, хэр одоо зөв бүтэц зохион байгуулалттай байна гэдгийг нь харагдаж идэг. Тийм учраас энэ нь бас одоо юу гэдэг
тухайн одоо засаглалын тунгалаг байдлыг илэрхийлж идэг одоо юу гэдэг хэмжүүр гэх юм уу та. Популизм хэр их байгаагаар тэнцээ те. Хэр их өртөж ийн гэдгээр нь одоо популизм их байх тусам нөгөө засаглал ардчилсан засаглал маань эрүүл бус байна гэсэн. Дээрээс нь бас популизм ихэд ихсээд ирэхлээр ардчлалыг маш их гуйвуулдаг. Өөрөөр хэлбэл одоо сүүлийн үед нэлийн тийм одоо юу гэдэг нэг тийм үжил бодол их давмгааллаад байна шүү дээ. Одоо буцаад социалист нийгэм руугаа орё. Социалист нийгэмд одоо их сайн байсан гэдэг чим ардчлалын социализм ер нь их зүгээр юм байна. Социализмд бас их сайн давуу тал байсан юм байна гэдэг. Өөрөөр хэлбэл энэ ардчлалаа буруу ойлгоод өөрөөр дандаа популист одоо үжил суртал ингэж явуулснаас болоод хүмүүс ардчлалыг их буруу гуйвуулж ойлгоод тэгээ ерөөсөө эн чинь их буруу засаглал юм байна. Буцаад одоо социализм руугаа одоо ер нь бас эргэж харуул зүгээр юм биш үү. Тэрний одоо сайн талыг авъя гэдэг ч юм уу те. Тиймэрхүү байдлаар буруу ойлгох гол шалтгаан болдог популизм. Өөрөөр хэлбэл их популизм бий болоод ирэхлээр нөгөө ардчлалыг гуйвуулж одоо харуулад идэг гэсэн. Популизм харин баг байх тусмал их зүг ардчлалаа байна гэж ойлгох хэрэгтэй гэсэн үг л дээ. Популизмыг хэрэгэлдэг нэг юм аргууд байждаг. Популизмыг ямар аргаар хэрэгэлдэг вэ гэхээр энгийн боловч нөгөө алдартай уриал оозонгуудаар түрүү ярьлаа шүү дээ. Эвтэй байхдаа хүчтэй. Одоо хамгийн энгийнээр ярих юм бол Германд бол нөгөө нацизмын үед бол айрын үндэстэн бол жинхэнэ Прометей мөн ч гэдэг юм уу тий. Дээрэмцнийг дээрэмт еврейчүүд биднийг амьдралыг дээрэмж чинь, еврейчүүд баян амьдр чинь. Тийм учраас еврейчүүдийн бидний дээрэмцнийг дээрэмт Мусолиний олигархууд бол тий биднийг баян ялгааг заа гэх чинь энэ олигархууд бидний эзэмших ёстой баялагийг эзэмшиж чинь. Тийм учраас олигархууд бидний дээрэмцэн тэр баялагийг нь бид нэр дээрэмдэх ёстой ч гэдэг. Ийм байдлаар ийм уриал ооцонгийн байдлаар хэрэгжилж байдаг. Хоёрдугаарт гэх юм бол ард түмний горилго найдлага дээр тулгуурлаж байдаг. Гуравдугаарт нь улс төрийн аливаа институтийн эсрэг жишээлбэл төрийн эсрэг. Яагаад гэвэл төр засагт ямар нэгэн байдлаар иргэд гомдчилт байж байдаг. Эргэлзээ төрж идэг. Тэр горилго найдлага эргэлзээн дээр нь тулгуурлаж идэг. Дээр нь игэл ардын нэрийг барьж идэг. Бид бол ард түмний төлөө л ингэж ярьж байна. Та нар ард түмнээс сонсохгүй байна. Ялангуяа тав хүн бол зурагтаар хараад яг энэ их хурлын гишүүдийн хэн нь илүү их ард түмний төлөөллийг ярьж байна гэд. Камерын өмнө нэг өөрөөр ярьдаг гэд нэг үг гараад ш. Камерын өмнө камер тавьчихаар л ерөөсөө өөр зүйл яриад камерг болохоор бодлого яриад явчихдаг. Дээр нь бол олон түмний дунд үргэлж байждаг. Жишээлбэл тэнд нэг гамшиг гарлаа, тэнд нэг осол гарлаа. Популист улс төрч бол яваал очсон байж дээ. Хамгийн түрүүнд гүгээд очсон мэт. Тэнд нэг олон түмний санаа бодол зомсон нэг гэмт хэрэг гарлаа. Олон түмний санаа бодол зомсон нэг асуудал гарлаа гэхэд нөгөө популистууд аль хэзээ оччихсан л ард түмний тунд төлөөлөл болоод одоо ингэж ийн гэж сурчлаа тий. Одоо энэ лсэн ингэ болохгүй байх гэл. Ерөөсө популистууд юу нэг асуудал хаана вэ? Олон түмний санаа бодол тэнд зомж гинөө. Тийм зомж ийн гэвэл тэнд популист улс төрч яваал оччихсан байдаг. Твиттерээр жиргээл, фэйсбүүктэй л. Дээр нь бол юу вэ гэхээр чухал асуудлыг ерөөсөө арга зам заахгүй хялбарчиж ойлгуулж идэг. Хялбарчдаг. Нийгэм иргэдийн дунд үнэний нэг жишээгээр тий. Бас нэг зүйл нь юу вэ гэхээр ард түмний айдас дээр тулгуурж идэг. Аюулгүй байдал. Иргэд бол хувь хүн бол юун дээр илүү тулгуурж идэг вэ гэхээр айдас байж идэг. Миний амьдрал сүргээр нөлөөлч үү дээ. Эсвэл бол намайг эзэлч үү дээ нөө империализм үед те нэг улс орн нөгөө улс орноо эзлэх тийм айдас бол хүн төрлөختөнд юу н байжлаадаг. Тэр айдсууд дээр нь тулгуурлаж дандаа тэр айдас дээр нь тулгуурлаж популизм бас хийж идэг. Хүн ер нь бурууга бусад хүн рүү тохох тийм юутэй байж идэг. Одоо сэтгэл зүйн хувьд тийм байж идэг. Ямар нэг алдаа гаргалаа гэхэд тэрнээс хүүхэд алдаа гаргалаа ээж аваас ээж аав нь алдаа гарлаа төр засаг руу бурууга тогтчихдаг. Тэр бурууга тогтчоогоо тэр сэтгэл зүйдээр нь тоглоод тэр сэтгэл зүг элитүүд рүү, баячууд руу, ялангуяа ядуу хүмүүс бол өөрсдөө ядуу амьдарч байгаа тэр амьдралыг баян хүмүүс рүү, олигархууд руу, төр засаг руу бурууга тогтчихдаг. Тэгэнгүүт яах вэ гэхээр тэр ядуу хүмүүс таалагдахын тулд баячууд руу, төр засаг руу дайсан болгож харуулна. Та нарын мөнгийг л энэ хүмүүс дээрэмдэн. Тэгээ баян хоосны зааг ялгаа гараад байна. Тэгээд би бас энэ дэр нэг яг энэ популист маягаар улс төрчид сонгогдоод ирэхлээр засгийн газар нөгөө улсын хул чи юу болдгоо гэхэлэр яг нэг тийм одоо асуудлыг
гал унтраах маягаар шийддэг газар болдог. Ерөөсө нэг асуудал гарч ирлээ тэрийг нэг унтраалаа ямар ч бодлого байдгүй. Үе үеийн төрийг хараад үзээрэй. Энэ ихэнхдээ л бодлого байхгүй. Ихэнхдээ гал унтраасан маягтай тий. Зүгээр нэг асуудал дээр нэг шин гарч ирж байгаа асуудал дээр л очиж гал унтраах маягаар ийм шийдэл байж гэдэг юм уу? Эсвэл тэрийг их тийм дүүйлэх маягаар ч юм уу тий. Ер нь популизм өндөр байгаа газар бодлого ярьдаг хүмүүс биш дандаа зовлон бэрхшээл ярьсан тийм хүмүүс байдаг. Тий асуудал ерөөсөө шийддэггүй. Хамгийн гол нь тий. Тэр нь өөрөө тэр нөгөө гал унтрааж байгаа байдал нь ерөөсөө асуудал асуудал шийддэггүй мөртлөө асуудал шийднэ гэдээ яриад яваад байдаг. Популист биш улс төрчдүүд их ихтэй системтэй бодлого ярьж идэг. Тэгээ өөрийн гэсэн улс төрийн үзэл баримталтай байдаг ч юм уу тий. Яг заавал ардчлал нийгэмтэй холбож ярьж байгаа гэхэлэр яг ийм дарангуйлын нийгэмд авторитар нийгэмд популизм угаасаа байх боломжгүй байдаг. Нэг одоо популист замаар гарч ирсэн нэг одоо юу гэдэг тэргүүн өөрөө бусад нөгөө өршөлтөгчдийг үгүй хийчдэг, дарчдаг учраас тэнд вирусоо байх бол. Тийм учраас энэ бас ардчлалын бас нэг хэмжүүр болж идэг учраас популизм бол одоо юу гэдэг байхгүй байх тийм боломж байх. Популистуудын арга зам нь их өргөжөөд одоо энэ масс медиаг хэрэглэдэг учраас ард түмэнд нөлөөлөл энгийн хялбар ойлгомжтой байдлаар нөлөөлөл нь өргөжөөд ирж байгаа учраас их одоо юу гэдэг хортой муу нөлөө их гаргаж ирэх одоо хөрс бий болж байна гэсэн. Тийм учраас энэ нөгөө популизмын одоо цаашдаа жоохон газар авч байгаа байдал. Тэгээд бусдад олон нийтэд нөлөөлөлний хүчтэй болж байгаа учраас бас хүмүүс энийг одоо зөв болж таньж явах хэрэгтэй. Жишээлбэл одоо популистууд ямар үг хэрэгэлдэг вэ гэхээр татвар төлөгчдийн мөнгө энэ төр гэдэг нэр томьёог хэрэгэлдэг. Энэ ард түмний тий газар бол ард түмний өмч тий бид нар одоо юу гэдэг баялгаа хүртэх ёстой гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар энэ ард түмэн тэгээд олон нийтэд ард түмтэй холбоотой энэ одоо ашиг сонирхлыг их голчлон ярьж тэгээ өөрийнхөө нэг хэсэг болгож тэгжил ярьж ивэл тэр бол ерөөс популист шууд мөн байна л гэж харж ойлгож болно гэсэн. Популизм бол яг арга ер нь улс төрчдийн яг улс төрд эрх мэдэл хүрэх арга технологи болчихсон байна. Тэгэхээр популизм бол байж л байдаг. Гэхдээ популизм бол эрүүл бус үзэгдэл байж байдаг. Тийм учраас энэ популистуудын хэрэглээд байгаа сошиал медиа байна. Энэ уран яруу тод ярьдаг, илэрхийлдэг. Энэ засаглал дотроос популистууд байж байдаг. Жишээлбэл бодлого ярихаас илүүтэй нэг бодлогын бус шинж чанартай зүйлийг амжилттай болгох юм бол тэрэн дээр тулгуурлаж PR хийж идэг тийм олон нийтэд харилцаж идэг. Амжилттай болж байгаа зүйлүүдээ илүү харуулах гэж хичээж идэг. Тэр нь гэхдээ бодлогын шин чанартай биш. Нэг гүүр барьслаа, гүүрний нээлтэн дээр очино. Өөр бас олон зүйлүүд байж идэг. Одоо хамгийн популист аргууд бол тийм шүү дээ. Одоо юу гэдэг байгалийн гамшиг босон тий байгалийн гамшиг дээр нэг тавх нэг кино хийж идэг штэ. Нэг ерөнхийлөх хамгийн сүүлчийн юу ч үлээ. Нэг байгалийн гамшиг болсон чинь Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа хоёулаа очицчихсан тий байгалийн гамшиг тусалж байгаа дүр зураг үзүүлж идэг. Энэ бол популизмын бас нэг арга хэлбэрүүд бол. Тэгэхээр энэ популистуудыг бас таних нь маш чухал юм байна. Зөвхөн энэ улс төрд хэрэглэгдээд байдгүй үгүй. Байгууллага дотор ч гэсэн тийм байж байгаа. Өөрөөр хэлбэл байгууллага дотор одоо үйлдвэрчний эвлэлийнхэн ч гэдэг юм уу эсвэл бол хүний нөөцүүдээр би та бүхний асуудлыг шийдэж өгч байгаа гэж ярьж идэг. Ард түмнийхээ дунд тэр ажилтнуудынхаа дунд тал байгаа юм шиг зогсдог. Яг захирлын өрөөнд ороод шал өөр зүйл ярьж идэг. Энэ бол популист бас нэг арга хэлбэр. Тэгэхээр популизм бол хаасаагүй байж идэг. Бид нар эдгээрийг бас ялгаж таньж яахгүй болвол нөгөө эрүүл бас үзэгдэл газар аваад эхлэхээр улам бүр нөгөө засгийн газрын бодлого ярихгүй бодлогоор асуудал шийдвэрлэх тэр өрсөлдөх чадвар багхгүй унжиж идэг. Унаа авчдаг. Зүгээр л гар унтраад идэг. Цалин тэтгэврийн нэмэгдүүлээ гээд нэг талдаа цалин тэтгэврийн нэмэгдүүлээ нөгөө талдаа жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлээ гээд эсрэг зэсрэг бодлогыг яриад аль нэг нь хэрэгжих бол нэг нь нөгөөгөө унгааждаг. Сөргөлдөөнтэй зүйлүүдийг ярьж эхэлдэг. Ийм л юм байна. Та ч гэсэн бас сайн бодороо тий. Нэг талдаа би цалин тэтгэвэр нэмнэ гэчихэд нөгөө талдаа би инфляцийг буулгана гэж ярьж байгаа бол энэ бол популистуудын нэг хамгийн гол том юу шүү. Хамгийн гол нь та энэ популист улс төрчдийг таньснараа илүү танд өөрт хэрэгтэй илүү бодлого ярьдаг тэр хүмүүсийг сонгоход эсвэл бол магадгүй тий байгууллага дээр яг хин үний яриад байгаа юм гэдгийг ч юм уу тий одоо шийдвэрлэхэд бас нөлөө үзүүлж магадгүй. Тэгээд ямар ч байсан танд бид нэр өөрсдийн мэддгээр энэ популизм гэж юу юм, популист улс төрчд гэж юу юм те энэ талаар ярьлаа. Тэгээд танд маш их баярлалаа.